бидний бие чинь бол одоо нэг яг физик байдал дээр бол нэг юм чухал байдалтай байгаа штэ тий. Тэгээ энэ биеийг харин улам нэг сэргжүүлж одоо нэг ингээд бүр нэг барьцалсан байгаа байхгүй бид нэр бие амар барьцалсан. Нөгөө махан бие чинь ингээд айгуу тийм хүнд байгаад байдаг шүү дээ. Өөртөө тэгж чана. Зарим нь айгуу хөнгөн бид шүү дээ. Махан бие одоо тийм хөнгөн байлгаад таарсан эрчим энерги болохоор сэрэг болно таам. Тэгжээж улам сэрэг болгож иж ингээд улам нэг оршуудаа улам ингэж нэгдэж ингэж одоо ингээд нэг л ийм цул ямруул ингээд энергиуд ингээд нэлээ ингээд задлж ороход бас нэг жоохон хөвгтөл ихтгэл юм байна л да. Одоо бидний тэгэл энд сураад энэ улам нэг хумсраад хилээд байгаа нь улам яг ингээд сэрэг болоод байгаа л хандлагатай. Тэгээ энэ биеийг л улам сэрэг болгож юм задгай оршиход тэр чирээ ингэж уусч ингээ ялгагдахгүй гэхээр таашаач ямар ч ийсэн л ингэж сэрэгжээд л бүх байдалд ингээд завдарч уусч ижил бид нар бүр жинхэнэ нийцсэн гэж ойлгох юм уу тэр үед тийх баха. Тэгээд уусж байгаа явц нь одоо харин энэ бөмбөлгөн аянга шиг тэр том байна уу жижиг байна уу гэдэг явц нь бас давхар гэрлийн хувьд харах юм бол тэгээд одоо бид нар чинь энэ цул биетэй болохоор яг энэ ихний хэмжээнд жижигхэн гэрлээ одоо шүү дээ жижиг. Тэгээ уусах тусмаа нэг энэ оршихуйн энергитэй нийлээд хүчрхэгжих тусмаа тэр гэрэл нь бол ингээд задраад гэрлэнд хэлдэм байна. Тиймэрхүү бодоод. Хомсрийнхаа тэгээд махан биеийнхаа хувьд аль нь сэрэгжиж ажил. Тэгээд бусад оршихуйнуудтай нэгдэж нийлэх амар байна. Тэгээ одоо нэг энэ физик бие бас нэг улам сэрэг болгохын тулд энд хөндрүүлээд байгаа биеийг хөндрүүлээд байгаа зүйлүүд нь юу вэ? Тэр болгоныг одоо нэг веган хоолтон болдог ч хоёлыг түрүүн ярьсан хараг нэг хоолгүй агаар хоолтон болж молжиж улам сэрэгждэг юм шүү. Тэгээд нөгөө тийм бах нөгөө хүн хоолууд ярьдэн шүү дээ. Мах ээжлээ. Тэдний ер нь жоохон басгаж ижил тэр юм хоолтон бол юу болд би сэрэгч байх та. Ингээд иймэрхүү юм байна. Одоо бид нар нэг дотроосоо бүр ингээд хүчээр аягүй энерги зарцуулаад байгаа байхгүй юу? Жишээ нь хоол гэдэг. Одоо өөр юу гэдгийг янз бүрийн нэг трам элдв бодлуудтайгаа зурлаад тэрэндээ илүү нэг энерги зарцуулаад идэв юм байна. Улам энергийг тэлэх ёстой байдлыг бие дотор болохоор энэ олон процессыг явагдаад байгаа учраас энерги ямар нэг байдлаар ингээд багасаад байна. Хувираад байна. Тэнгүүд эдгээр ингээд зөрчилдөд байгаа энэ энергийг ингээд зарцуулаад байгаа зүйлүүдэд болоод ирэхээр заяа. Энерги ч улам тэлнэ ш. Зарцуулах зүйл байхгүй байгаа учраас. Тэлээд тэгээ энэ би улам тэр сэрэг улам хүчтэй энергитэй ч юм болоод эхлэх. Тийм зарцуулахгүй байвал яг ингээд өрөмтлөгдөд тэлнэ. Тэр зарцуулаад байгаа энерги их зарцуулаад байгаа зүйлүүдийг л болчвол тэгээд улам энергийн хувьд хүчтэй улам том гэрэлтэй ч гэдэг юм. Болгол юм байна л та. Яд чинь одоо энэ юуны ламрын хэлдгээр болоод энэ тэнд даянчлна гэж ярьдаг шүү дээ. Юу ч суугаад бэлсэлгээд ерхийдөө тэр л гэсэн юм шүү дээ. Тийм байна.
олон нэг драм, олон карма ч юм уу ингээ олон бодол энэ тархинд бүр шигдсэн ямар ч чөлөөтэй байж чадахгүй байсан үед бол бид нар хизээж гаднаас мэдээлэл авч чаддгүй байсан тийм ээ. Тийм шууд мэдээлэл авч чаддгүй байсан. Тэгэл наацхийн тэр нэг драм, кармануудаасаа баг багаар салаад бодол жоохон чөлөөтэй болоод ирэхэд бид нар ингээ буулгах боломжтой болоод ихсэн шүү дээ. Эхний үед бол дандаа энэ бодолтой, драмтай, карматай дандаа харьцаж тэднийг цэвэрлж ийсэн тий. Тэр үйл явц чинь л ер нь тэгэл эхнээс нь бидний энэ зүйлд чиглүүлээд бэлдээдсэн үйл явцуд байгаад исэн. Карма, драм, бодолтой тэмцэх тэр зүйлүүд нь ихэнх нь байхгүй цэвэрлэгдээд бүгд ч биш л ахaltaа тий ямар нэг хэмжээгээр байхгүй болоод ирэнгүүт одоо биднэрт юу үлдсэн гэсэн чинь физик биетгээ ажиллах тэр процессыг л хийчихвэл тэгэл улам л явах юм байна. Хүлээж авах саадгүй л байлгаа. Тэнгүүд тэр чирээ нөгөө ингээ нэгдэж уусна гэдэг юм шууд ингээ. Оршихуутаа нэгтгэл гэж яриад байдаг. Өөрийгөө одоо бүх зүйл гадна бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд тавьж болол молол гэдэг идэх чинь ер нь тэгэл тэгэл холбоотой юм байна. Оршихуутаа нэгдэн гэхээр надад ерөөсө төсөөлөгдөн оршихуутаа нэгдэх ер нь бол цог байгаа юм биш үү гэж бодогдаад байна гэсэн юм. Яаж нийлэх юм бол гэж бодоод. Тэсэм ч нэг ирэх юм байж. Яг ер нь цог байгаач тэрийг нөгөө илүү мэдрээд илүү гаргахыг нэгдэх гэж бас хэлж байна. Тэгэхгүй бид нар чинь нөгөө өөрсдийнхөө тэр янз бүрийн драм тагаал тийм юугаар л гаргаал гэдэгсэн шүү дээ. Тэр тэрийгээ цэвэрлээд өөрийнхөө жинхэнэ мөн чанараа гаргаж ирэхийг л оршуудаа нэгдэг. Бид нар ч угаасаа их усөр үүдлийн илэрхийлүүд шүү дээ. Эдрийнхаа юуг л гаргаж ирэхин тулд тэгээд наан нөгөө бүрчсэн байгаа. Янз бүрийн драм, янз бүрийн багуудаар тайлж нэг мөн чанар. Яашгүй таны. Янз бүрийн хайрцагнуудаас салах. Өөр ингээд нэг лаг шавар баятаа болцсон гэсэн. Цол болсон би сүд яваа. Тэгээд багаар арцсан гадна автсан байсан баг салгаал гэсэн бай зөвхөн болоо. Тэгээ нэг би өмнө ярьдаг гэсэн шүү дээ. Байнга л ярьдаг байсан нөгөө нэг чин болоод байхгүй одоо ингээд ам гэрэл болсоор ярьдаг шүү дээ тий. Ном ингээл өвдөд шатаар яваал гэдэг нэг үе шатаад яриад байсан ингээл том гэрэл болсоор сүулдэ ингээд татраад ингээд бүх зүйлд уусчдаг гэдээ яриад байдаг шүү дээ. Тэгээд тэр цацраад байгаа бүх зүйлд уусаад байгаа процесс чинь одоо чив дээрийн яриад байгаа энэ оршуудаа нэгдэх гэдэг зүйл байгаа даа. Өмнө яг энийг юусаа ингээ хоёул би ингээ чамд яриад байгаа юм. Яаж ингээ цацрах юм бол энэ. Яаж уусах юм бол гэж бодоо. Тэрийг л ер нь хүлээгээд тэр ойлголтыг л авч чадахгүй тэгэл яваал гэсэн. Ямар ч хэсэл нэг уусгал өстой гэл. Тэгсэн чинь тэгээд яг дөрөв юу яаснаас хойш энэ өчрийг бодлооч. Бид нар ч нөгөө цэвэрлэгээ хийдэж шүү дээ. Ирлээ. Тэр цэвэрлэгээ чил ерөөхдөө нэг уусах ихний процесс байдаг. Тэрс тэр лаг шавруудыг сорнт шиг татаж аваад гаргаад юм гэсэн. Хатаал юм бол. Тэ. Тэгээд тэр нэг нарийн би гэл олон нарийн би аура гэж яриад байгаа шүү дээ. Тий.
нарийн бие чинь болохоор ингээд бидний гадуур одоо ингээд нэг юм цул ингээд бид нар биш дээ энэ бие байлаа гэж бодоход ихэд нэг юм цацарсан нэг давхарга хахад нэг цацарсан нэг давхарга бод тэр нь ингээд улам биеэс гадагшлахдаа тэр нарийн биед улам тэлэхдээ гадна хамгийн одоо гадна талын нарийн бие гэхэд бүр нэгэн сэрэг бие байгаа. Тэгэхээр ойлгогдчихно. Гадна талын хушиг дотгошоо бүрхий нарийн дотгошоо болоод ирэхээр хэд нарийн бие рүүгээ ороод тэгээд нөгөөдхөө ингээд хэлээд таашаа надад санагдаад байдаг шүү дээ. Одоо ингээд юу яадаг шүү дээ. Хүмүүс ингээд аврал хардаг шүү дээ. Гадуур нь гэрэл шиг юм байж байгаа. Тэгээд нэг махан бие байдаг шүү дээ. Тэгээд яг гоо тэр гэрлэн бүрхүүл одоо энэ дээр ингээд хүмүүс ингээд өөрсдийнх нь тэс авра юм бүрхтэн би өөртөө хамт бий болсон. Энийг ясна нөгөө харсан даас тэнгэрүүчин л юм болов. Тэгээд эрхийт нэрийн бие чинь одоо энэ нөгөө сүнс хумсар дотор байна. Тэр сүнс хумсар ингээд тэлээд ингээд өөрийнхөө махан бие ингээд бүрхий штэ. Махан биетэй ингээд уусаад нэг болоод тий. Тэгээд аураа одоо гадна талынхаа өөрийнхөө эргэн тойрнод нэлэн бүрхүүлийг тэр хитнэрийн биеэрээ ингээд хэлээд тэднэрт нэгдүүлж чадах юм бол илүү тийм нарийн тийм сэрэг төвшөнд очиад тэг ямар ч ашигтай холбоотой юмчтэй гэж бодоод байдаг шин. Хүмүүсэл зүгээр байж гадна талын хитнэрийн би тийм байх юм бол бид нар хизээлэл хийзээ. Заавал ингэж янз бүрийн таамаас салбуугээрээ болчих байсан зүйлээ. Бүр татаад оршгүй татаад руу өнгө идэх чинь миний дээр татаад байгаа сүнс өмсөр тэр ингээд нэгдчихэж одоо ингээ олон бүрхий байлаа гэхэд тэрний голд нь байгаа нэг цэгээ томруулаад гадагшаасаа тэлж өгье хэл тэр нь хэлэлт явагдаад нэрийн бие ойлгоод бидрээ тэгээд ашиг нуттай холбогдох боломжтой. Тэгээд тэрийгэл ер нь ингээд нэг зэрэгч гэж яриад байна. Тийм. Яг сүүлийн хэсгийч хэлээд байгаа юм. Би яг нэг гэрэл энерги гэдэг гарам ярьхад ингээд нэг юм голынх нь энерги бидний хувьд би цул би байлаа гэж бодно. Өмнө яг нэг яг угаасаа дотоод руугаа бид нар яг нэг бид нар ингээ энергиг ерөөсөй ойлгоогүй байгаа үедээ яг л дотоодоос л бид нар ойлгох хэрэгтэй гэдэг утгаар нь дотоод энэ бүх зүйлүүд оршоод ин гэдэг утгаараа ярих юм бол чиний өмнө ярьсан зүйл бол яг тэр чигээрээ тийм байгаад байгаа. Тэсэн чинь сүүлд болсон чинь нэг энерги ерөөсөө бид нар чинь юм нэг цол энерги байна гэдгийг мэдснээс хойш ингээд нэг энерги байлаа, нэг юм буургийн энерги. За одоо жишээ нь нар байлаа гэж бодоход чинь тэг чиний сүүлийн ярьсан чинь мөн шүү. Тэрийг л ингээд яах гэдэг улам дэлгэрүүлээд явах. Нар байлаа гэж бодоход голынх нь ингээд нэг цод харагддаг. Тэнгүүтээ ингээд тэр нарны чинь гэрэл ингээд цацраа сүүлдээ ингээд уусаад ингээд юу ч харагдгаа болдог штэ. Бүх зүйлтэй уусаад. Тэр чинь яг ингээд нэг нарны цацарж байгаа тэр энерги чинь биднийхаар тэр нарийн биесүүд байгаа тийм. Тэр нь дотроо ингээд нэг юм нэг бас нэг хүрээлэлтэй төвшөнтэй. Одоо яг энэ цул биеэс ахаад цацарж байгаа нь арай нэг цулрах уу? Ахаад дараагийн 2 3 гэдэг ч үгдгийн биеуд нь ингээд улам сэрэгцээ. Тэнгүүд бид нар ингээд тэр цулаасаа улам тэр нэг нарийн одоо тэр сэрэгжээд байгаа тэр бие рүү ингээд ойртоод тах тусам цул нь ингээд задраад ийн гэсэн үг. Тех тусам одоо хамгийн гадна талын захын нарийн бие гэд байгаа тэр нэг тойрон хүрээлж байгаа тэр нэг хэсгүүдээс мэдээлэлүүдээ авч эхэлдэг гэсэн үг. Тэгтлээ дотор талын тэр цагираг хүрээл доторх тэр мэдээллүүдээ авч эхэлдэг.
Тэгээд тэндээс задарлаа, ахаад задарлаа гэх гадна талын нарийн биеэсээ, ахаад гадна талын нарийн биеэсээ гэдэг ингээд улам ингээд тэлсэр хамгийн сүүлийн нарийн бие дээр ирсэн. Тэндээсээ ахаад тэлэх юм бол тэр ч хэрэг задардаг. Тийм байна. Отоод байгаа.